Одоос 1 жилийн өмнө Их Британи Умард Ирландын нэгдсэн ван тулсад суух элчин сайдаар ерхий сайдалсан баярыг томилон явуулж байсан. Гэвч баярыг томилсноос хойш түүнийг эсэргүүцсэн хэсэг иргэд тус улс дахь Монгол улсын элчин сайдын яамны өмнө удаа дараа жагсаж улмаар шинэ ерөнхийлөгч Баттулга томилогдсон даруйда түүний тамгын газраас элчин сайдаас нь баярыг эргүүлэн татах хүсэлтийг улсын хурал 7 дугаар сард хүргүүлсэн юм а. За түүнийг ямар шалтгаанаар эргүүлэн татах ёстой гэж үзэж ийм хүсэлт ерөнхийлөгчийн зүгээс гаргаж байсныг иргэн сануулъя. Америкийн нэгдсэн улсад маш олон тооны үл хөдлөл хөрөнгөтэй байна. Яаж олсныгоо тайлбарлахын оронд энд элчин суудыгээд бид өөрийн чинь төлөөлүүлж чадахгүй гэж хэлж шин. Тэрнтэй ерөнхийлөгч улс санал нийлж байгаа. Энэ нэг хөрөнгө мөнгөнийхөө учрыг тайлбарлаа. Юун улсаа төлөөд суух вэ гэж. Нөгөө төгөр сонгуулийн үеэр энэ хоёр элчин сайд ажиллаа хийх оронд Монголд ирж сонгуулийн ажилд оролцсон. Энэ бол дахиад төрийн албаны хууль зөрчиж байгаа, сонгуулийн хууль зөрчиж байгаа. Ерөөсөө төрийн аль ч албаа хаагч улс төрийн сонгуульд оролцох хэрэггүй шин. Ийм мэтийн алдаа дутагдлууд байна. За энэхүү хүсэлтийг улсын хурлын хамгаалын газар улсын хурлаар хилэлцэх боломжгүй гэж тухайн үедээ хариу илгээж өгсөн бөгөөд үүнээс хойш талууд хуулийг өөрөөрийнхөө тайлбарлан энэ асуудал гацаад байсан юм а. За харин баяр Их Британи Умард Ирландын нэгдсэн ван тулсад суух элчин сайдаас чөлөөлөгдөх хүсэлтэд гадаад харилцааны яамд өнгөрсөн 7 дугаар сард гаргасныг засгийн газрын өчигдрийн хуралдаанаар хилэлцэж дэмжлээ. За одоо энэ асуудлыг улсын хурлаар хилэлцэж шийдвэрлэх үлдээд байна. Чи өөрийнхөө саналаар одоо элчин сайдаас огцох саналыг оруулж байна гэсэн санал оруулсан юм л. Одоо тэгэл эн чин өргөн баригдэл чулуунаар орол ингээл явах байх л та. Ямар учир шалтгаанаар гэсэн тодорхой юм дурдсан юм. Өөрийн өсөлтөөр. За Их Британи Умард Ирландын нэгдсэн ван тулсад суух элчин сайдаас баярыг чөлөөлөх асуудлыг хизээ хилцэх нь тодорхойг байна. Тод мэдээнд Баярмаа Батбаяр мэдээллээ.